Хамгийн өндөр IQ-тэй 15 хүн. Оюун ухааны хязгааргүй чадамж нь хүн төрөлхтний түүхэн туршид үргэлж сонирхол татсаар ирсэн сэдэв бөгөөд IQ буюу оюуны ихтгэл зүйр нь үүнийг хэмжих гол шалгууруудын нэг болдог. Түүхэнд хэвийн дунджаас эрс ялгарч гайхамшигт амжилтуудыг гаргасан цөөн тонны суутнууд байдаг бөгөөд тэд зөвхөн онолын мэдлэгээр хязгаарлагдaltaгүй шинжлэх ухаан, математик, технологийн салбарт цоо шин эргэлтүүдийг авчирсан юм. Энэ удаа бид дэлхийн түүхэн дэх хамгийн өндөр IQ-тэй гэгддэг 15 суут ухаантны талаар дурдах болно. 15. Никола Тесла. Түүний амьдарч байсан үед IQ хэмжих боломжгүй байсан ч судлаачид түүнийг 130-аас 310-ын хооронд IQ-тэй байсан гэж маш өргөн хүрээтэйгээр таамагладагч дийлэнх судлаачид 130-аас 160-ын хооронд байсан гэж үздэг. Тесла ном, зураг төсөл, бүхэл бүтэн машин механизмыг нэг удаа хараад л цээжилж чаддаг байв. Тэрээр өөрийн бүтээлүүдийг цаасан дээр зураг төсөл боловсруулахаас өмнө бүхэлд нь тархиндаа ургуулan бодож, тархиндаа туршиж үзээд эдэнгүүдийн илэгдлийг хүртэл тооцоолдог байсан нь түүний хамгийн гайхалтай чадвар байсан юм. Тэрээр багасаа л бодит ертөнцөөс илүү тархиныхаа дотор дүрслэлийн ертөнцид амьдардаг байв. Хүчтэй гэрэл эсвэл үзэгдэл түүний нүдний өмнө тодрон гарч ирдэг байсан нь түүнд нарийн төвөгтэй цахилгаан мотор, генераторын ажиллагааг нүдэн анидал харж алдааг нь засах боломжийг олгодог байжээ. Тесла 8 хэлээр чөлөөтэй ярьдаг байсан нь түүний хэл шинжилгээний өндөр чадварыг илтгэн. Энэ хэлүүдэд серб, англи, чех, герман, франц, унгар, итали, латин хэлээр чөлөөтэй ярьдаг байжээ. Теслагийн тухай хамгийн алдартай баримт бол тэрээр маш бага унтдаг байсан явдал юм. Өдөрт 2-оос 3 цагаас илүү унтдаггүй боловч ихэнх цагаа ажилд буюу сэтгэлгээний урсгалд зориулдаг байв. 14. Стивен Хокинг. Стивен Хокинг нь 160 IQ-тэй гэгддэг байсан ба хамгийн ойлгомжгүй физикийн онолуудыг, тухайлбал хар нүх, цаг хугацааны онол зэргийг хүмүүр ойлгож болох ус энгийн хэлээр тайлбарлаж чаддаг байсан нь түүний оюун санааны өндөр түвшний илрэл юм. Хар нүхнүүдээс цацраг ялгардаг болохыг тогтоосон Хокингийн цацраглал онол нь түүнийг орчин үеийн космологийн салбарт цоо шин түвшинд хүргэсэн. Энэхүү нээлт нь түүний абстракт сэтгэлгээ, математик дүгнэлт хийх хосгүй чадварыг харуулдаг. 21 настайгаас эхлэн хөдөлгөөний хомсдол үүсгдэг хүнд өвчнөр өвчлсөн ч тэрээр оюун санааг ашиглан ертөнцийн нууцыг тайлах ажлаад тасралтгүй үргэлжлүүлсэн. Энэхүү төсвөр төвчээр төвлөрөх чадвар нь түүний оюун чадварыг бүрэн ашиглахад чухал нөлөө үзүүлсэн гэж үздэг. Сонирхолтой нь Стивен Хокинг өөрөө IQ-гээр сайрхдаг хүмүүс бол бүтлгүүчүүд юм гэж хэлж байсан удаатай. Энэ нь тэрээр өөрийн оюуны чадамжаас илүүтэйгээр хийсэн бүтээл, оруулсан хувь нэмрээ илүү чухалчилдаг байсныг харуулж байгаа юм. 13. Альберт Эйнштейн. Альберт Эйнштейний сууд ухааныг тухайн цаг үед IQ тестээр хэмжих боломжгүй байв. Гэвч эрдэмтдийн таамаглалаар түүний оюун ухааны чадамж 160-аас 190 хүрдэг байсан нь хүн төрөлхтний ердөө тэгд 100-ны 1% заяадаг ховорхон үзэгдэх юм. Гэхдээ түүний агууг зөвхөн тоогоор илэрхийлэх нь дэндүү өрөөсгөл. Тэрээр оюун ухаанаа тооцоолон бодох машин болгоогүй, харин төсөөлөл ба уялдааг холбогч уран бүтээлч болгосон юм. Эйнштейний хувьд математикийн нарийн томьёоноос илүүтэйгээр төсөөлөх чадвар нь гол зэвсэг байв. Тухайлбал хэрэг би гэрлийн туяан дээр суугаад нисэх юм бол юу харагдах бол хэмээн өөрөөсөө асуусан тэрхүү энгийн атла гайхамшигт төсөөлөл нь өнөөгийн бидний мэддэг харьцангуйн онолын эхлэл болсон билээ. Түүний сууд ухааны нэгэн нууц нь нарийн түүхтэй бүхнийг энгийн ойлголт руу шилжүүлэх чадварт оршиж байлаа. ертөнцийн хууль гэдэг нь хитрхи адармаатай зүйл биш, харин гайхалтай энгийн үзэсгэлэнтэй байдаг гэдэгт тэрээр бат итгэдэг байв. Энэхүү логик сэтгэлгээг нь хөгжим, ялангуяа хийл хөгжим тоглох нь төгс төгөлтөр болгож өгдөг байжээ. Хөгжим бол миний бодлыг хөгжүүлэгч, бүтээлч байдлын минь нээдэг хэмээн хэлдэг байсан нь түүний зүүн тархины логик, баруун тархины бүтээлч чадвар нь хөгжимд хэрхэн нэгдэж байсныг илтгэнэ. 12. Исаак Ньютон. Исаак Ньютоны сууд ухааныг тухайн цаг үед нь хэмжих боломжгүй байсан ч эрдэмтдийн таамаглалаар түүний оюуны чадамж 170-аас 190 орчим буюу хүн төрөлхтний оюун санааны дээд хязгаарт хүрдэг байв. Түүний энэхүү ер бусын авьяас зүгээр нэг тоон үзүүлэлт бас харин ертөнцийг задлан шинжлэх гайхамшигт чадвараар илэрдэг байлаа. Ньютоны сууд ухааныг түүхэнд их хамгийн хүчирхэг логикийн машин гэж болохоор байсан.
Дөнгөж 23 наснда тэрээр дифференциал ба интеграл тооцоолол, гэрлийн онол, таталцлын хууль гэх мэт хэд хэдэн үеийн эрдэмтдийн хийх байсан ажлыг ганцаараа богинохон хугацаанд цогцлуулсан нь хүн төрөлхтний түүхэнд давтагдашгүй үзэгдэл болжээ. Түүний оюун ухаан нь гүн гүнзгий төвлөрөл ба абстракт сэтгэлгээний төгс сослол байв. Бие асуудлыг байнга бодолдоо тээж, өглөөний туяа нь аажин маажин бүгдийг тодтгох хүртэл хүлээдэг хэмээн өгүүлсэн нь түүний ертөнцийн нууцыг тайлах гэж оюун санаандаа ямар их хүч зарцуулдгийг гэрчлэнэ. Товчхондоо Исаак Ньютон бол ертөнцийн физик хуулиудыг математик тэгшилтгэл болгон задлж бидний амьдарч буй орчлонгийн бүтцийг тоогоор нээсэн логикийн ертөнцийн эзэн байсан билээ. 11. Judith Folger бол шатрын ертөнцийн түүхийг өөрчилж хүн төрөлхтний оюун санааны хязгаарыг сорьсон гайхалтай сууд ухаантай юм. Түүний IQ 170 орчим юм. Гэвч түүний агуу байдал нь зөвхөн энэ тоон утгаар бус харин шатрын хөлөг дээрх гайхамшиг сэтгэлгээгээр тодорхойлогддог. Түүний оюун ухаан шатрын хөлөг дээрх мянган боломжит нүүдлийг нүд ирэмхэн зур уншиж хамгийн оновчтойг нь сонгох чадвартай байв. Энэхүү мэдээлэл боловсруулах Ер бусын хурдан түүнийг хамгийн хүнд нөхцөлдөж алдаагүй шийдвэр гаргадаг амьд компьютер болгосон юм. Judith Folger бол зүгээр нэг нүүдэл сандаг тоглогч байгаагүй. Харин шатрын философиг өөрийн оюун санаандаа бүтээж түүнийг математик тооцоолол болон урлагийн бүтээлч сэтгэлгээний төгс хослол болгосон оюун ухааны хатан хаан байсан билээ. Түүний амьдрал бол суут ухаан гэдэг нь зөвхөн төрөлхийн өгөгдөл төдийгүй тууштай хөдөлмөр, системтэй сургалтын үр дүнд хэрхэн цэцгэлдгийг дэлхийд дахинд нотолсон тод жишээ юм. 10. Леонардо да Винчи бол хүн төрөлхтний түүхэндх хамгийн нууцлаг, хязгааргүй суут ухаантан бөгөөд түүний оюун ухааныг тухайн үеийн хэмжүүрээр тодорхойлох боломжгүйч эрдэмтэд түүнийг 180-аас 190 хоорондох IQ-тэй байсан хэмээн үнэлдэг нь түүний оюун санааны оргил төвшөнд байсныг илтгэдэг. Леонардо бол зөвхөн зураач бас анатомч, инженер, математикч, нисхийн онолч, хөгжимчин гээд шинжлэх ухаан урлагийн бүхий салбарт эзэмшсэн полимат суут ухаантан байсан тул түүний оюун ухаан салбар хоорондын нарийн уялдааг олж харах хосгүй чадвараараа бусдаас эрс ялгардаг байлаа. Түүний суут ухааны гол үндэс нь ер бусын ажиглалт байсан бөгөөд усны урсгал, шувууны далавчны хөдөлгөөнөөс эхлээд хүний биеийн булчингийн бүтэц хүртэлх бүхнийг хамгийн нарийн түвшинд ажиглаж шинжлэх ухааны үүднээс задлан шинжилдэг байсан нь түүний танин мэдхийн чадвар хэвийн хэмжээнээс хэд дахин өндөр байсныг гэрчив. Тэрээр өөрийн цаг үеэсээ 400-аас 500 жилээр төрүүл сэтгэдэг байсан тул нисдэг тэрэг, танк, нарны эрчим хүчээр ажилладаг машин зэрэг ирээдүйн технологиудыг аль хэдийн дүрсэлж зуран загварчилсан нь түүний хийсвэр сэтгэлгээний агуу цар хүрээг илтгэдэг. Леонардо ихэнх тэмдэглэлээ толин тусгал мэт бичдэг байсан нь түүний тарих бодлыг үг болгохоос өмнө шууд зураг хэлбэрээр хүлээж авдаг байсныг харуулдаг бөгөөд шинжлэх ухаан ба урлагийг салшгүй нэгдэл гэж үздэг байсан нь түүний бүтээл бүрт оптик, физик, анатомийн гүн гүнзгий мэдлэг шингэж үлдэх шалтгаан болжээ. 9. Marilyn Wallace Savant нь Генсийн дээд амжилтын номонд дэлхийн хамгийн өндөр IQ-тэй хүн хэмээн бүртгэгдэж олон жилийн турш энэхүү алдрыг хадгалсан нэр хүндтэй сэтгүүлч зохиолч юм. Түүний IQ-г 228 хэмээн тодорхойлсон байдаг бөгөөд энэхүү тоон үзүүлэлт нь түүнийг хүн төрөлхтний оюун ухааны түүхэнд дээд хамгийн өндөр чадамжтай хүмүүсийн нэгт зүй ясаар тооцдог. Marilyn Wallace Savant-ийн энэхүү ер бусын оюун ухаан нь зүгээр нэг тоо биш, харин түүний өдөр тутмын ажил, сэтгэлгээний онцлог, хүмүүсийн тавьсан хамгийн төвөгтэй асуултуудад өгдөг хариултуудад тод илэрдэг байв. Тэрээр 1986 оноос хойш Фарад сэтгүүлд Мэрилинээс асуу нэртэй болон хөтөлж уншигчдын ирүүлсэн математик, логик, гүн ухааны хамгийн хүнд асуултуудад оновчтой энгийн тайлбар өгдөг байсан нь түүний IQ-гийн хамгийн хүчрхэг баталгаа болсон юм. Мөн түүний хамгийн алдартай нь Монти Холлсын парадоксыг шийдвэрлэсэн явдал нь олон зуун математикч, профессор хүртэл эргэлзэж байсан нөхцөл байдалд тэрээр зөвхөн логик сэтгэлгээгээр хамгийн зөв хариултуудыг олж хүн төрөлхтний логик сэтгэлгээний түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн юм. Мэрилин өөрийн оюун ухаанаа зүгээр нэг эрдэм шинжилгээний ажилд зориулаагүй, харин олон нийтэд шинжлэх ухаан, логикийг ойлгуулах, соён гэгээрүүлэх ажилд ашигласан нь түүнийг бусад суутнуудаас ялгаруулдаг. 8. Гэри Каспаров бол шатрын ертөнцид ноёрхсон
хамгийн агуу тоглогчдын нэг бөгөөд түүний оюун ухаан нь хүн төрөлхтний оюун санааны дээл хязгаарыг харуулсан гайхамшигт жишээ юм. Түүний IQ-г дунджаар 185 орчим хэмээн үнэлдэг бөгөөд энэ нь түүний өрсөлдөгчдөөс ялгарч 20 жилийн турш дэлхийн аврах цолыг хадгалах боломжийг олгосон гол зэвсэг нь байв. Тэрээр шатрын хөлөг дээрх мянган хувилбарыг нүд эрэмхийн зуур боловсруулах, өрсөлдөгчийнхөө сэтгэл зүйг нэвт харах, мөн урьд өмнө тохиолдож байгаагүй стратегийн шийдлүүдийг эгзэгтэй мөчөд гаргах чадвартай байсан нь түүний мэдээлэл боловсруулах хурд хэвийн хүнийхээс хэд дахин өндөр байсныг нотолдог. Ялангуяа түүний Deep Blue нэртэй компьютертэй хийсэн алдартай тулаанууд нь хүний оюун ухаан машин техниктэй хэрхэн өрсөлдөж зөн совин ба бүтээл сэтгэлгээгээр ялж болдгийг дэлхийд дахинд харуулсан бөгөөд энэ нь түүний танин мэдхэн өндөр уян хатан байдлын илэрхийлэл юм. Тэрээр зөвхөн шатарчин байгаа зогсохгүй, улс төр нийгмийн шинжилгээ ухаан технологийн дэвшлийн талаар гүн гүнзгий задлан шинжилгээ хийдэг сэтгэгч байсан нь түүний IQ-г зөвхөн нэг салбараар хязгаарлагдахгүй, нийгмийн үйл явцыг бүхэлд нь харах чадвартай болохыг гэрчилдэг. 7. Филипп Эмегвали. Филипп Эмегвали бол нэгээр гаралтай Америкийн инженер компьютерийн эрдэмтэн бөгөөд түүний оюун ухааны чадамжийг 190 орчим IQ-тэй хэмээн үнэлдэг. Тэрээр 1989 онд суперкомпьютерийн технологиг ашиглан газрын тосны нөөцийг оновчтой тодорхойлох аргыг боловсруулж Гордон Биллийн шагналыг хүртснээр дэлхийд дахинд танигдсан юм. Түүний суут ухаан нь голчлон нарийн төвөгтэй математик загварчлал болон тооцооллын шинжилгээ ухаанд илэрдэг байв. Эмегвалигийн хамгийн том амжилт нь 65,000 гаруй процессор ашиглан дэлхийн хамгийн хурдан тооцооллыг хийж секундын дотор 3.1 тэрбум тооцоолол хийх чадвартай системийг бүтээсэн явдал юм. Энэхүү технологи нь газрын тасны ордуудын шингэний хөдөлгөөнийг симуляц хийхэд ашиглагдсан бөгөөд тухайн үедээ компьютер судлалын салбарт томоохон тесрэлт болсон билээ. Түүний оюун ухаан нь зөвхөн тооцоолол хийхээр хязгаарлагдахгүй, асар их хэмжээний өгөгдлийг нэгэн зэрэг боловсруулж тэдгээрийн хоорондын уялдаа холбоог олох параллел тооцооллын онолыг хөгжүүлэхэд голчлон чиглэж байсан юм. 6. Кристофер Ланган. Кристофер Ланган нь Америкийн хамгийн ухаалаг хүн хэмээх нэрээр олонд танигдсан бөгөөд түүний IQ-г 195-аас 210-ийн хооронд хэмээн үздэг. Түүний оюун ухаан нь нийгмийн хэн хэмжээнээс ангид ихэвчлэн онолын физик болон гүн ухааны гүнзгий асуултуудад төвлөрдгөөрөө онцлог юм. Ланганы суут ухаан нь голчлон оюун ухаан ба бодит байдлын онол хэмээх өөрийн бүтээсэн цогц онолоор дамжин илэрдэг бөгөөд тэрээр энэхүү онолоороо дамжуулан ертөнцийн үүсэл, оюун ухаан, бурхны оршихуй зэрэг метафизик асуултуудад математик болон логик шинжилгээ ухааны үүднээс хариулт өгөхийг зорддог байна. Түүний оюун ухаан нь хит өндөр түвшний хийсвэр сэтгэлгээгээр илэрдэг бөгөөд ертөнцийг зөвхөн материйн цуглуулга гэж харахаас илүүтэй оюун ухаанаар удирдуулан хөгжиж буй нэгдмэл систем хэмээн тайлбарладаг нь түүний танин мэдхэн цар хүрээ хэвийн хүний сэтгэлгээнээс хэр зэрэг алс хол байгааг харуулдаг. Хэдийгээр Ланган суут ухаантан боловч түүний амьдралын замнал нь уламжлалт эрдэм шинжилгээний байгууллагуудаас гадуур өрнөсөн нь түүнийг бусад эрдэмтдээс ялгаруулдаг бөгөөд тэрээр их сургуулиудад багшлах эсвэл судалгааны ажил хийхийн оронд өөрөө бие даан ажиллаж амьдралынхаа ихэнх хугацааг мал маллах, бие даасан онолуудаа хөгжүүлэхэд зориулсан байдаг. Энэ нь түүнийг өндөр IQ-тэй хүмүүс заавал алдартай эрдэмтэн профессор байх албагүй бөгөөд оюун ухаанаа өөрийн хувийн философи, ертөнцийг үзэх үзлээ хөгжүүлэхэд бүрэн зориулж болохыг харуулсан өвөрмөц жишээ болсон юм. 5. Эдит Стерн. Эдит Стерн бол хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн алдартай гоц авьяастай хүүхдүүдийн нэг бөгөөд түүний IQ-г 200 гаруй хэмээн үнэлдэг. Түүний оюун ухаан нь бага наснаас эхлэн хинэж санаанд оромгийн хурдаар илэрч эрдэмтдийн анхаарлыг татаж иржээ. Эдит Стерний суут ухаан нь түүний эцэг Арон Стерний хэрэгжүүлсэн тусгай сургалтын үр дүнд маш эрт илэрсэн бөгөөд тэрээр дөнгөж 2 настайдаа цагаан толгоогоо бүрэн сурч 5 настайдаа Британика нэвтрэхэд тойл бичгийг бүхэлд нь уншиж дуусгасан байдаг. Түүний танин мэдхийн чадвар нь эрдэнэ хүүхдүүдээс тэс өөр төвшөнд байсан тул 12 настайдаа их сургууль дийлсэж 15 настайдаа математикийн хичээл заадаг болсон нь түүний IQ болон мэдээллийг боловсруулах хурд нь насан туршидтынхээс ч давуу байсныг тод нотлохоо юм. Эдит Стерний оюун ухаан нь зөвхөн цээжлэх чадвараар хязгаарлагдахгүй. Математик болон шинжилгээ ухааны нарийн төвөгтэй асуудлуудыг хялбархан ойлгож, логик дүгнэлт хийх чадвараар илэрдэг байв. Хожим тэрээр IBM компанид математикч инженерээр ажиллаж
компьютерийн шинжлэх ухааны салбарт томоохон хувь нэмэр оруулсан бөгөөд өндөр IQ-тэй хүмүүс ихэвчлэн онлын ертөнцид ганцаарддаг бол эдит өөрийн оюун ухааныг бодит технологийн хөгжилд ашиглаж амжилттай карьер бүтээснээрээ онцлог юм. Тэрээр ертөнцийг зөвхөн сурах бичгээр бус математик тэгшитгэл, логик холбоосоор харж аливаа асуудлыг хэдхэн хормын дотор задлан шинжилж чаддаг байсан нь түүний оюун ухаан хэрхэн бүх талын чадамжийг агуулж байсныг гэрчилдэг. 4. Ким Унг Йонг. Ким Унг Йонг бол өндөр IQ-тэй гэдгээр дэлхийд танигдсан Солонгосын сууд ухаантай юм. Түүний IQ-г 210 хэмээн үнэлж, Генсийн дээд дэмжилтийн номонд оруулж байсан нь түүнийг оюун ухааны хувьд хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн ховор тохиолдлуудын нэг болгодог. Түүний сууд ухаан нь маш эрт, гайхмар байдлаар илэрсэн бөгөөд 4 сартаагаас ярьж 2 нас хүрэхдээ Солонгос, Япон, Герман, Англи хэлээр чөлөөтэй уншиж бичиж ярьж чаддаг болсон тухайн үед дэлхийг шүүгүүлжээ. 3 настайдаа их сургуулийн физикийн хичээлийг сонсогчоор судалж, математикийн нарийн төвөгтэй бодлогуудыг бодож, яруу найраг бичдэг байсан нь түүний танин мэдхийн болон хэл сурах чадвар насан туршидтээс ч хэд дахин өндөр байсныг илтгэдэг. Ким Унг Йонгийн оюун ухаан нь зөвхөн хэл сурах, эсвэл цээжээр хязгаарлагдахгүй, асар их хэмжээний мэдээллийг нэг дор боловсруулах, дүрслэн бодох мөн нарийн төвөгтэй логик асуудлыг хурдан шийдвэрлэх чадвараар гойд ялгардаг байлаа. 8 настайд Америк нэгдсэн улсын NASA-д өргөдөж ажиллаж, судалгааны төслүүдэд оролцсон нь түүний IQ-г шинжлэх ухааны бодит ажилд ашиглаж байсны тод жишээ юм. Гэвч бага насндаа ийм их ачаалал нийгмийн анхаарлын төвд байсан нь түүнд сэтгэл зүйн дарамт учруулсан тул хожим нь тэрээр алдар нэгнээс татгалзаж энгийн амьдралыг сонгон инженерчлэлийн салбарт өөрийн мэдлэгээ зориулахар шийдсэн байдаг. 3. Кристофер Хирита. Кристофер Хирита бол өнөө цагийн хамгийн гайхалтай сууд ухаантнуудын нэг бөгөөд түүний IQ-г 225 орчим хэмээн үнэлдэг нь хүн төрөлхтний оюун ухааны дээд хязгаарт дүүцэхүйц үзүүлэлт юм. Түүний юр бусын чадамж бага наснаас эхлэн физик болон одон орон судлалын салбарт цоо шин өндөрлгүүдийг эзлэхэд түлхэц болжээ. Тэрээр дөнгөж 13 настайдаа олон улсын физик олимпиадад алтан медаль хүртэж тухайн үед Америк нэгдсэн улсаас оролцсон хамгийн залуу оролцогч болсноор дэлхийн нийтийн анхаарлыг татсан физикийн нарийн төвөгтэй хуулиудыг гүн гүнзгий ойлгож, бодлогыг нүүдээр эмхийн зуур шийдвэрлэх түүний гайхалтай чадварыг баталсан билээ. Дөнгөж 16 настайдаа NASA-д Марс гаригийг колоничлох төсөл дээр ажиллаж эхэлсэн нь түүний мэдээлэл боловсруулах хурд болон задлан шинжлэх чадвар насанд хүрсэн эрдэмтдийнхээс ч давж байсныг харуулдаг бөгөөд тэрээр асар их хэмжээний өгөгдлийг нэгтгэн сансар огторгүй нарийн тооцооллуудыг хийхэд гол үүрэг гүйцэтгэж байв. 22 настайдаа Принстоны их сургуульд астрофизикийн ухааны докторийн зэргийг хамгаалсан нь түүний зөвхөн сурах чадвар төдийгүй судалгааны өндөр түвшний сэтгэлгээтэй байсныг гэрчилдэг бөгөөд тэрээр өнөө хүртэл хар нүхний судалгаа, сансар огторгүйн бүтэц зэрэг орчин үеийн физикийн хамгийн хүнд сэдвүүд дээр гүнзгий судалгаа хийсээр байгаа юм. Хиритагийн оюун ухаан нь зөвхөн онлын физикээр хязгаарлагдахгүй, математик загварчлал болон сансар судлалын нарийн төвөгтэй асуудлуудыг нэгэн зэрэг зогцоор нь харах чадвартай бөгөөд түүний тархи нь олон тооны хувьсагчтай тэгшигтгэлүүдийг маш хурдан боловсруулж, орчлын ертөнцийн үүсэл хөгжлийн талаарх шин таамагуудыг дэвшүүлэхэд голлон ашиглагддаг байна. 2. Теренс Тау. Теренс Тау бол орчин үеийн математикийн ертөнцийн хамгийн тодод, математикийн Моцарт хэмээн алдаршсан сууд ухаантан бөгөөд түүний IQ-г 220-с 230 хооронд хэмээн үнэлдэг нь түүнийг хүндрэлтний түүхэн дээд хамгийн өндөр оюун чадамжтай хүмүүсийн нэгнэд багтаадаг. Түүний сууд ухаан нь хүүхэд байхаас ал ер бусын байдлаар илэрсэн бөгөөд дөнгөж 2 настайдаа бусдад үсэг, тоо зааж эхлээд 9 настайдаа их сургуулийн түвшний математикийн хичээлүүдийг судалж 20 нас хүрэхээс өмнө Принстоны их сургуульд докторийн зэрэгээ хамгаалсан нь түүний мэдээлэл, боловсруулах хурд болон сурах чадвар хэвийн хүнийхээс тис өөр түвшинд байсныг гэрчилдэг. Теренс Таугийн сууд ухаан нь хамгийн нарийн төвөгтэй математик асуудлуудыг шийдвэрлэхэд тод илэрдэг бөгөөд 2006 онд математикийн салбарын хамгийн нэр хүндтэй болох Филдсийн медалийг хүртэж тооны онол, гармоник анализ, дифференциал тэгшитгэл зэрэг олон салбарт нээлт хийсэн юм. Ялангуяа Бен Гринтэй хамтран баталсан Грин-Таугийн теорем нь математикийн ертөнцид жинхэнэ тесрэлт болсон бөгөөд түүний тарих математикийн асуудлыг хэдэн мянган өөр өнцгөр харж хоорондоо огт холбоогүй мэт санагдах онолуудыг нэгтгэн шин том ялал гаргах чадвараараа гойд ялгарсан юм.
Сууд ухаантан хідэж та өөрийн мэдлэгээ энгийнээр тайлбарлаж бусдад зааж сургах дуртай нэгэн бөгөөд өөрийн влог дээр хамгийн хэцүү математик асуудлуудыг ч хүмүүст ойлгомжтойгоор тайлбарладаг нь түүний оюун ухаанд зөвхөн онол төдийгүй харин бусдад хуваалцах үн цэнтэй мэдлэг гэдгийг харуулдаг. 1. Уильям Джеймс Сидис. Уильям Джеймс Сидис нь түүхэнд их хамгийн өндөр IQ-тэй хүнд тооцогддог бөгөөд эрдэмтдийн тооцоололоор IQ нь 250-аас 300-ийн хооронд байсан гэж үздэг. Тэрээр 1898 онд төрсэн бөгөөд түүний оюуны чадамж нь хүн төрөлхтний сууд ухааны хязгаарыг сэрсэн гайхшрал төрүүлэмт түүхтэй юм. Сидисийн сууд ухаан бага наснаас л 90 улсын хурдаар илэрч түүнийг дөнгөж 18 сартайдаа сонин уншиж сурсан гэдэг. 4 настайгаас эхлэн анатомийн ном судалж 6 настайдаа хэд хэдэн хэлээр чөлөөтэй ярьж бичиж чаддаг болсон төдийгүй өөрийн гэсэн хэлний системийг зохиосон байна. Түүний танин мэдхийн хурд хэвийн хүүхдүүдээс хэд дахин илүү байсан тул 11 настайдаа Харвардын их сургуульд илсэн орж тус сургуулийн түүхэнд их хамгийн залуу оюутан болсон нь түүний математик болон шинжлэх ухааны гүн гүнзгий мэдлэгийг баталсан юм. Түүний оюун ухаанд хэл шинжилэл, математик, одон орон судлал, түүх гээд олон салбарт нэгэн зэрэг хурц илэрдэг байсан бөгөөд тэрээр 40 гаруй хэлээр ярьж чаддаг байсан гэдэг. Насан турсан хойно тэрээр математикийн нарийн төвхтэй асуудлуудыг шийдвэрлэхээс гадна физик, сансар окторгын бүтцийн талаар өөрийн гэсэн дэвшилтэй санаануудыг дэвшүүлж байв. Гэвч бага насны хит өндөр ачаалал, нийгмийн хит их анхаарал түүнд сэтгэл зүйн дарамт учруулсан тул тэрээр хожим нь олон нийтийн нүднээс талд энгийн ажил эрхэлж өөрийн судалгаагаа нууцаар үргэлжлүүлэн амьдарсан байдаг. Энэ удаа бид дэлхийн хамгийн өндөр IQ-тэй 15 хүнийг дурдлаа. Таны бодлоор Монголын хамгийн өндөр IQ-тэй хүн ямар хүн байсан бэ? Та бидэнтэй комментээр сэтгэлдээ хуваалцаарай. Баярлалаа.